Сонин содон мэдээллүүдийг хачинжигтэй үйл явдлуудыг шинэ нээлтүүдийг дизайн маркетингийн хүртэл 82.9 шинэ санаануудыг Хөг Тэнгэр радио Бобохос 82.9 Энэ өдрийн мэндийг сонсогч үзэгч та бүхэндээ хүргэж байна. Хөг Тэнгэр радио 82.9 та бүхэнд пох нэвтрүүлгээ шинэ дугаараа хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр танд хамгийн сонирхолтой мэдээллүүдийг похос хүргэх болно. Тэгээ баг хамт олондоо энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ мэдээллүүдээ эхэлцгээе гэж бодож байна. Өнөөдөр похын мэдээллийн арц редактор Эмам за Тул Тэнгис Аги миний бие сонсогч үзэгч та бүхэнтэйгээ хамтдаа байх болно. За бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэндээ сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн байцгаана уу? За Эмагийн мэдээллээс эхлэн тийм ээ. Хамгийн сонирхолтой сонин содон мэдээллүүдийг пөхөөс гэдэг. За миний мэдээлэл одоо хамгийн сонирхолтой байж чадах болов одоо бусад хүмүүст миний хувьд бол сонирхолтой тэр тусмаа хэрэгтэй гэдэг үүднээс би энэ мэдээллийг сонгож авсан. Яагаад үг гэхлээр одоо энэ өгч байгаа мэдээлэл нойрны тухай юм л да. Нойр ер нь хүний амьдралд хэр чухал байдаг юм бэ? Ер нь хүн унтахгүй ч амьдраад байх ер нь боломж байгаа мó, алтан цагаа өрөөд байгаа мó гэл ер нь яаж иж байгаа л хоёр талцчдаг штэ. Гэтэл би болохоор хоолыг сонгох уу, нойрыг сонгох уу гэвэл би ямар ч эргэлзээгүйгээр нойрыг сонгох төрлийн хүн байхгүй юу? Тэгэхээр нэг талаараа нойрны жоохон өөрөө асуудалтай болохоор хамгийн ихний мэдээллээр сонгож авсан юм. За шинжлэх ухааны талаасаа бол нойрыг гадаад ертөнцөөс тусгаарлагдаж гаднаас ирж байгаа мэдээллүүдийг авахаа болох нэг талаасаа мэдрэхүүгээ алдчихж байгаа гэж тодорхойлт юм байна л да. Тэгэд энэ байдал нь эргээд сэрэгдэг гэж үздэг амархан. Хүний нойрыг гүн нойр, гүйхэн нойр гэж ингэж хоёр ангилж болдгоо. Тэгээд одоо зүгээр хар ухаанаар бодоод үзэхэд гүн нойр нь хүнд хэрэгтэй байгаад гүйхэн нойр нь хэрэггүй ч юм шиг те нэг алгасчул болохоор ч юм шиг санагддаг. Тэгтэл үгүй гинэ. Хүн дөнгөж унтаж эхлэх явцад гүн нойрсолт явагддаг гэж үздэг. Энэ нь тархинд байгаа хэрэггүй мэдээллүүдээс тархийг хамгаалж өгдөг. Тэгэхээр ерөөсөө хамгийн түрүүнд унтаж эхлээд өдөрт болсон таагүй бодол дурсамж энэ болгоныг одоо тэр дөнгөж ихний нойр чинь ингэж арилгаж өгдөг. Тэрийг авч чадахгүй байх юм бол мэдээж ямар асуудал үүсгэе бид бүгдээрээ мэдж байгаа. За эрт зэрдэг хүмүүсийг сайн энэ амьдралын идэвхтэй гэж ойлгодог. Харин жоохон нойр ихтэй би нэг өдөр өглөө 9-10 цаг болтол унтчдаг гэдэг хүмүүсийг нэг жоохон мэдэхгүй гэж харах хандлага нийгэм төгөөмөл байгаад идэг штэ. Гэтэл энэ үгүй гэж шүү. Хүмүүсийн унтах хэрэгцээ харьцангуй өөр байдаг. Хүн өдөрт 6-аас 7 цагаас доош унтах юм бол амьдралд асуудлууд үүсдэг. 6 цаг унтаад хангалттай хэмжээний нойроо авч чадаад одоо бие нь бүрэн сэргдэг хүн байхад 10 цагаас дээш унтчихж бүрэн сэргдэг төрлийн хүн байдаг. Гэтэл хүнийг тийм ээ энэ одоо 8 цаг унтчаад яасан сүртэй ингэж бас шууд хэлж болохгүй байх нь байна. Дэлхийд даяар хүмүүсийн 40% нь өглөө эрт босож орой эрт унтдаг ийм төрлийн хүмүүс байдаг бол 30% нь оройны хүн гэж байдаг байна. За үлдсэн 30%-ийг холим буюу хитрхи оройч биш, эртч биш, унтах нойроо өөрсдөө зохицуулдаг хүмүүс гэж ингэж ангилж болдго юм байна л да. 6 цаг унтаад бие нь сэргчээд байдаг. 10 цаг унтчихаар бие нь одоо нэлхэрчээд байдаг хүнийг яах вэ? Эн чинь нөгөө хүний нойр харьцангуй адилгүй гэдэгтээ орчиж байгаа. Би бол одоо 6 цаг унтах надад хизээж хангалттай байдаггүй. 7-8 цагаас дээш унтчихэж тэр нь чанартай байж ич маргаашийн ажил тодорхой эсвэл өнөөдөр хийх юм хийсэн байж ич би чанартай нойр авч чаддаг. За 12-оос 18 настай хүүхдүүдийн хувьд онцлог байдаг гинэ. Хүүхдүүд нь ер нь оройтох хандлагатай байдаг гэж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ер нь хичээлээ хийж байгаа хүүхдүүдэд хараад ахаар өсвөр насныхаа орой унтах гэдэг штэ. Унтаарай гэхгүй л бол ерөөсөө ингээл унтахгүй нууцаар утсаа үзэн хичээлээ хийн. Тэгээд өглөө нойргмалдаг. Энэ эцгийн эхчүүдээ бидний зүгээс хүүхдүүдэд ойлгох нэг шалтгаан гин. Угаасаа ийм өсвөр насны хүүхдүүд өглөө эрт нойрмөглж байгаа нь биеийн физиологийн хувьд бол энгийн үзэгдэл нойрмөглөх ёстой. Нойрмог одоо нэг талаараа жоохон залхуураад байгаа юм шиг харагддаг насны онцлог байх нь. Бас нэг ийм зөрүүтэй ойлголт байдаг. Нас ахих тусмаа нойр багасдаг. За одоо би 70 настай хүндээ нэг 3-4 цаг унтчихад болдог гэдэг бол үгүй гинэ. Нойрны элемент болох гүйхэн нойронд багасаад байгаа болохоор хүн одоо бага нас ахих тусам нойронд багасаад байгаа гэсэн үг юм байна. Гэхдээ ямар нэгэн аргаар одоо нэмэлт витаминууд байгаа штэ сэтгэл зүгээ тайвшруулт юм уу? Яаж хийж агаад хоногт нас ахих тусмаа 8 цагийн нойроо авах ёстой шүү гэж бас зөвлөдөг байх нь байна.
За нойр мэдээж хүнд одоо хоол ус агаар мэт хэрэгтэй зүйлийн нэг дэлхий дээр байгаа хүмүүсээс судалгаа явуулахад одоо 3-2 нь ямар нэг байдлаар хангалттай унтаж чаддгүй гэсэн хариултыг өгсөн. Тэр нь техник технологи хөгжснөөс болоод гар утас гарч ирснээс хойш ер нь энэ хариулт улам их нэмэгдсэн. Одоо нөгөө биднийг баг байхад гэж ярихаар нэг айхтар настай хүн шиг болоо явчихд юм аа. Гэхдээ л бид нарыг баг байхад гар утас дэлгэц байдгүй л байсан шүү дээ. 10 минутын хүүхэлтэйгээ одоо үзжээл унтдаг байсан. За өдөрт 6-7 цагаас бага унтах нь дархлааны системийг багасгадаг. Дээрээс нь ямар нэгэн халдвар төвчин болоод хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлдэг. Эмэгтэйчүүдэд болвол тэр тусмаа таргалалт бол зөвхөн эмэгтэйчүүдийн биш болсон л да. Гэхдээ л жин нэмэх магадлалыг улам ихээр өсгөдөг. Тэгээ бас нэг эмэгтэйчүүдтэй залуу гэр бүлд хамаатай зүйлсийг хэлэхэд өргөдөл залуусж байгаа бас их болж байгаа. Тэр нь нойртой холбоотой. Хэрвээ нойр бага байх юм бол нойрны ямар нэгэн асуудалтай байх юм бол хосуудын нэг нь 20% багасдаг. Нөхөр нь бас адилхан байх юм бол танаа гэр бүл хүүхэдтэй болох магадлал тэр хэмжээгээр ингээд багасаа яваад байдаг байна. Түүнээс ш одоо ингээд ямар нэгэн дааврын ингийн эмчилгээгээл олон төрөл байгаа боловч зүгээр л хангалттай сайн нойроо аваад үзээрэй гэдэг энэ зөвлөгөө бас сүүлийн үед одоо мод болж байгаа хин хаашаа маш үнэтэй зөвлөгөөнүүдийн нэг болж байгаа юм байна. За хүүхдүүдэд одоо шалгалтандаа бэлдэнэ гэж оюутнууд хүүхдүүд бид нар ч гэсэн суудаг байсан шүү дээ. Гэтэл уншичаад шүүн унтахгүй байх юм бол таны өгсөн мэдээлэл тархиндаа хадгалагддаггүй. Тэгэл багш нар ч гэсэн хэлдэг байсан шүү дээ. Уншиж агаад унт гэдэг хаар одоо би хойд бодохдоо намайг ингээд албаар буруу юм зааж өгöd байгаа юм шиг боддог байж лээ. Гэтэл одоо ингээд үнэхээр батлагдсан арга. Хичээлээ уншсан болвол унтжаагаарай. Урлагийн эрт уншвал их сайн гэж ярьдаг байсан. За тэгээд нойртой холбоотой мэдээллүүд юм байна. Миний ер нь надад оногдсон цаг дуусч байгаа болов уу гэж бодчих. Тэр за бөөхөл. Яг бас нэг юм хэлье. Зүүд гэж ямар учиртай вэ гэдгсэн чинь шинжлэх ухааны талаас ингэж тайлбарлалт юм байна. Хүн хязээ нэгэн цагт амьдралдаа харж исэн дүр төрхийг царайг зүүдэлдэг гинэ. Зүүдэнд танихгүй хүн орж ирдэг штеп. Гэхдээ тэр царайтай та гудамжинд таарч өнгөрч исэн. Эсвэл зурагтаар тэр хүний царайг одоо хэдхэн секунд чамаагүй харж өнгөрсөн тийм хүн байдаг гэж шүү. Зүүд нь бол юм чиртэй. Тэгээд тэр амар төрхтэй нэг аимшигын чи тийм кино үзчихсэн. Тэр ороод ирэхээр яах юм бэ? Кино үзчихсэн, үлгэр сонсчихсэн. Харж байгаагүй. Тэгсэн чинь ингэж хитрхи их санаа зовдөг байсан юм а бас зүүдэлдэг. Хитрхи их хүсэж мөрөөддөг байсан юм а бас зүүдэлдэг. Тэгээд мангас ч юм уу одоо миний толгоонд ямар төсөөлөл байдیں۔ Тэрийг ургуулж бодож бас зүүдэлдэг байх нь л дээ. Тийм үү. Гэхдээ ерөөсө өмнө нь харж байгаагүй амтан ч орж ирж болно шүү дээ, тий. Чи тэгвэл баг кино найруулагч болох юм биш үү? Би бол зүүдэлдэг. Хачаа хачин 6-7 хөлмөлтэй тийм амтан энэ амар дүр төрхтэй. Гэхдээ туулыг одоо ингээд сүүлийн үед бодоод тахад нэг юм бодол төсөөлөл нь өөр юм шиг санагдаад байгаа шүү. Мэдээлэл бэлдсэн чинь аалзны мэдээлэл юу илээ нэг тийм хөл мөлтөө амтан сонгоод авсан байж үлээ тийм ээ. Чи ер нь нэг өөр хүн юм аа. Намайг ер нь хүн нүү биш үү гэдэг байгаа юм шүү. Тэгээд нойрыг тэр өргүүдэлтэй холбож байна те. Бас таргалалттай холбосон гэхээр надад бол өстө пөөх байна надад чинь. Эмэгтэй хүн болоос ч тэр юм уу бүү мэд. Эмэгтэй хүн одоо тэсэл дүгнэх юм бол унтчих л гэсэн үг юм биш те. Ер нь бол хангалттай унтмаар санагдаад байвал унтчихж байгаарэ. Гэтэ сүүлийн үеийн хүүхдүүд чинь ингэдэг штэ. Нойроо би ер нь өөрийгөө мэдчихэж болох уу гэж өсвөр насныхан чинь хизээ яданы том хүн болсон те. Тэгээ бидний хүүхэд ахыг батгах чинь интернет сошиал орчин нээлттэй болсон мэдээлэл авцсан гэж бодоод байдаг. Гэтэл одоо нойр гэдэг зүйл миний бодсон шиг биш байх нэ. Яаж иж байгаад л унтаж амарч байхгүй болохгүй нэ. За би өөрөө их санаа зовдөг юм а хамгийн ихний дугаартаа төрүүлээд оруулчлаа. Зүүд гэсэн чинь сүлд юу байсан штэ. Зүүдтэй холбоотой зүүд биш ээ. Нойртой холбоотой. Хэрвээ нойр дутуу явахын ач тус гэж гаргаад ирсэн юм байна те. Чи нойр дутуу явах дутуу нойртой явахын давуу тал гэдэг байгаа. Гэхдээ би тэрийг яг гоо сонирхож уншаагүй л дээ. Ягаад тэр өөрөө унтах дуртай хүн учраас дутуу нойртой ашгүйдээ манай тал юм бэ. Дутуу нойртой байхын давуу тал ач холбогдол гэдэг зүйлийг уншчих юм бол магадгүй тийшээ сонирхоод эхэлж магадгүй гэж бодоод тэгээ ерөнхийдөө тэрийг нэг сонирхоогүй. Гэхдээ эсэргээрээ бас дутуу нойртой явахын давуу талууд гэдэг юм байдаг юм билээ. Зүүд гэх юм бол нөгөө сая харсан мэдээлэл хуваалцаж байгаа шүү. Орчуулагдаад удаагүй байгаа.
би зохиолчийн нэрийг мартчихлаа. Зүүд гэдэг ийм ном. философийн одоо ном гарсан байлээ. Зүүд гэж чухам юу юм бэ? Яагаад зүүдэлт юм бэ? Зүүдний тайлал гэж юу вэ гэдэг юм уу? Энийг арай илүү шинжлэх ухаан философи талаас нь тайлбарсан гоё ном гарсан байлээ. Хэрвээ зүүд сонирхдаг хүмүүс бол би яг ингээд бүр айгүй ойрхон байна. Тэнгис тэрийг мэдгүй байна уу? Би яг шууд орчих байгаа юм болго. Товчхон хэлэх юм бол тэгээд нойргүй байвал юугаараа сайн. Би тэрийг уншаагүй. Уншааг байгаа юм. За. Зүгээр ном л байгаа юм байна тий. Тэгээ нэг сэдв ярихад яаж хийж байгаа л хоёр талд нь бол гарна штэ. Хамгийн багадаа л хоёр талаас нь зөв буруу гэлэр нь тий. Хэлж өгөө. Тэр номыг тэгвэл уншмаар юм байна. Зүүдийг бол нөгөө сэтгэл зүйч Карл Юнг бол тэгсэн мэт шүү дээ. Энэгээр дамжиж бас өмнө би подкаст хийж байхад Алтан туяа ярьж ирсэн. Тэр нөгөө олон хүмүүсийн зүүдэн дээр ингээ ажилласан чинь Карл Юнг ингээ ерөнхийн нэг хүмүүсийн зүүдэнд орж ирдэг хэд хэдэн символ бэлэг тэмдгүүд байж л тээ. Ямар сони ингээд хэдхэн тэмдэгтүүд л ингээ хүмүүсийн зүүдэнд магадгүй нэг кросс орж ирээд байж тээ. Нэг ийм 3 навчтай Канадын далбаанд ирэх шиг ийм clover гэж хэлдэг тээ. Нэг ийм азийн бэлэгдэлтэй lucky charm орж ирээд байж. Ингээ яасан чинь тэр хүмүүсийн чинь өвөг дээдсүүд нь нэг одоо ихтгэл үнэмшилтэй байжээ, символ шүтдэг байжээ. Тэгээд символороо дамжуулаад тухайн хүнд хэлэх гээд байгаа зүйлээ утга агуулгыг нь хэлэх гээд байгаа юм ба гэдэг ийм зүйлийг хэл. Тэгэхээр зүүд юу вэ гэхээр магадгүй зарим нэгэн зүүд нөгөө зөнтэй зүүд гэж монголчууд ярьдаг нь өвгдээд симонд бидэрт хэлэх гээд байгаа зүйлээ гэж бас орж ирж илээ. Би ч одоо нөгөө энэ мэдээлэл надад сонирхолтой санагдаад би нойрны асуудалтай болохоор сонгоод авцсан. Түүнээс нөгөө та хэдийн асуултанд бол шууд хариулна гэсэн үг биш шүү дээ. Шинжлэх ухааны талаас нь би сая уншсан болохоор энэ талаасаа илүү тайлбарлахыг бодсон. Нөгөө харж исэн юм зүүдэлдэг ч гэдэм үү те. Гэхдээ миний дотор сонирхол бол зүүдийг зүн бэлэгтэй холбоотойгоор бэлэгдэл талаасаа ингэж сонсох юм бол надад өөрт маань илүү сонирхолтой байдаг. Карл Юнг, Зигмунд Фройд гэж хоёр байгаа шүү дээ. Би яг олчлоо л доо. Зигмунд Фройдын зүүд гэж гарсан юм байна. Дөнгөж гараад удааг байгаа. Яг нөгөө нэг тэнгисийн хэлдэг шиг символ буюу бэлэг тэмдэг талаас нь бас тайлбарлаж өгсөн ийм гайхалтай ном юм билээ. Магадгүй зүүдийг илүү их сонирхдог те. Зүүдэлчээ нөгөө зүүдэндээ их санаа зовдөг хүмүүс байдаг шүү дээ. Яна миний зүүд зөнтөөдөө биелжгүй дээ гэх. Ямар утгатай юм бол яагаад би ийм зүүд ихтэй вэ юм бол те. Нэх гоё ийм нөгөө deep sleep буюу те зүүдлэхгүй унтах гэсэн. Гэхдээ ингээ автобусанд нэг 5 минут ингээ дуг хийхэд үртэл илдэв 7 юм зүүдлээс ирчдэг хүмүүс нөгөө тарих амардгүй. Тэгэхээр магадгүй сонсогч үзэгч нар маань бол зүүдийг илүү судлах юм бол одоо энэ гүн ухаан, философч эдрийн бичсэн зүйлийг бас сонирхоод уншаад үзвэл илүү гоё дэлгэрэнгүй ойлгох байхаа гэж бодож байна. Тэгээ бидний яриа сүүл рүүгээ зүүд рүү яваад ирчихлаа. Уг нь бол нойр штэ. Би биш штэ. Тэнгис мэдээлэл. За. Миний мэдээлэл дээр болохоор юм байгаа. За. Nietzsche 2 гээд шинээр хятадын анимашн хүүхэлдэйн кино гарч ирсэн байгаа. За найруулагч маань Дүрсээ өгөх. Тэгээд энэхүү Nietzsche 2 хүүхэлдэйн кинон маань 7 хоногийн дотор хятадын дотроод те Чайна дотроо $1 billion нэг одоо тэрбум долларын ашиг хийсэн. 7 хоног дотор хятадынхаа дотоодынхаа зах зээлээс. Тэгэхээр энэ нь өөрөө яагаад пох өнө гэхээр юугаасаа нэг улсын зах зээлээс ийм богино хугацаанд $1 billion хийнэ гэдэг бол амар юм байна. Хамгийн дээдлэлт нь бид нар нөгөө Infinity Games-ийг Infinity War-ыг мэдэн штэ тий Avengers-ийн. Тэнгүүд Avengers Infinity War яаж яах вэ гэхээр чинь $3 billion л хэвгүй үндсэндээ чинь дэлхийд даяар тий world wide. За одоо ингээд 2 сарын 1-нд нээлттэй хийсэн энэхүү Nietzsche 2 хүүхэлдэйн кино яасан бэ гэхээр нэг сар гарны хугацаа өнгөрчлөө. $2 billion ашиг орлоготой байгаа. Дэлхийд даяар world wide. Тэгээ энэхүү хүүхэлдэйн кино нь болохоор одоо дэлхийд ашиг орлогоороо 6-т орж ирж байна. Хятадын анхны одоо топ 10 дэлхийн ашиг орлогоороо орж ирж байгаа кино. За би энэ зүгээр амжилтынх нь цаад учралтханыг нь бас бодоод байна л да. За Nietzsche 1 гэж байсан. За Nietzsche 1 нь болохоор энэ хүү Nietzsche гэдэг энэ киноны гол дүрийн баатар нь чөтгөрийн хөгтөхгүй. Чөтгөрийн хятадын үлгэр домгийн одоо дундад зууны дундад ертөнц واخгүй. Дундад ертөнцийн одоо энэ сүнслэг, сүйдэрлэг ертөнцтэй хятадын одоо ондоошлог гэсэн. За энэ ингээд ертөнцид байгаа энэ үг хүн тэ тэгээд Green Snake гэдээ бас нэг баатар байт юм билээ. Эмхтэй баатар. Тэгээд Жанжила гэдээ бас нэг Диважингийн эсрэг хүн төрөлхтний эрх ашгийг хамгаалаад байлдаж байгаа юм баатрууд байт юм байна. Тэгэхээр энэ баатруудыг бүгднийг ингэж эвцэлдүүлж орж ирж байгаа.
Хятадын одоо дундад зууны түүхийг. За нэгдүгürt Ninja ийм одоо 1 гэж гарсан. Дараа Ninja Reborn гэж гарсан. Ninja Reborn гингуудын түүхэн баатруудаа, домгийн баатруудаа юу яасан гэхээр орчин үе дээр лаг моцикл зацикэлтэй кул хүүхэлдэйн баатрууд болгоод хооронд нь яатсан. Тэрүүгээрээ ингээд өмнөх ангиуд нь айгу супер байсан. Тэгээд ингээд дараа нь болохоор Ninja 2 хүүхэлдэйн кино ягаад амжилттай болсон шалтгаан нөгөө үг хүний шин тоглоом гарсан. Түрүү жил Steam дээр. Тэнгүүд энэ дээрээс дэлхийн нийт өөрөө хятадын ондоошлын талаар, хятадын соёлын бодлогын талаар маш тийм эрэг дүгнэлттэй болсон байж байгаа. Тэгэхээр үг хүн бага штэ тий. Нөгөө саваагаараа хүн амтан зодол яваад байгаа штэ тий. Баажи мажигаа зодол тий. Тэрний тэгээд ингээд дэлхийн ертөнцийн өөрөө хятадын талаар, соёлын талаар маш эрэг үзүүлэлттэй болсны ар дээр Ninja 2 нээлттэй хийхэд угаасаа бүүм дэлхий дээр болвол зүгээр л анимашн байгаа шүү дээ тий. Амар хөөрхөн. Гэхдээ энэ усны ертөнц одоо юу гэдэг эд шидийн ертөнц луу гарч ирэн тий. Баажи гарч ирсэн байна одоо энэ. Энэ баажи юм уу? Баажи хост тий. Танихаа болчихоо юу да баажсан байх баажигаа. Дасгалжуулдаг байхгүй юу? Баажи. Хөрх юм бэ. Гэтэ эн чин сая би тэнгисийг хэлэхээр л энэ киноны талаар мэдэж авч जैन. Дүрслэлийн ч гэсэн харж जैन. Тэгэд үнэхээр яг хятадын өөрсдийнх нь одоо дээртээр үеэс мэддэг тэр баатрууд юу гэдэг тэр нь гарч байгаа бол орчин үеижүүлсэн бол үзэхээс аргагүй юм байна. Одоо манахаар жишээ нь манахаар бол нөгөө жангар гисрэн амлал байлдаад байгаа байхгүй. Гарч ирээд моциклтэй явж байвал бид нар ч гэсэн бас үзэл гэж бодно л та. Хятадын хөөрхөн гуглтэнүүд байдаг яа харахгүй хүнийг уйж чаддаг шүү дээ. Тэгээ кунфу фанда байна тий. Тэний мэддэг. За тэгээд тэр одоо энэ чи юм блэ сая Ninja чи юм байхгүй юу? Чөтгөр гэдэг боловч яг үндсэндээ хүүхдийн характер нь нөгөө хит их энерги дотор нөгөө гадагшаага чиглэлтэй энерги нь чөтгөр болгочод байгаа ч гэсэн уг нь энэ нөгөө арга бэлэг хоёр гэдэг философи байгаа шүү дээ тий. Арга нь байхгүй юу? Хит их аргынх нь хүч нь энэ хүүхдийг ингээд муухай характертай болгочод өсгөө болгочод байгаа. Тэрнээс биш угтаа нөгөө бэлэг нь бас байгаа. Тэр нэг луугийн хүүхд байгаа. Энэ хоёр ингээд хоорондоо үзээд идэг. Гэтэл үндсэн мөн чанар нь болохоор философийнхаа талаас энэ хоёр чинь нэгдээд өөр орчлон хорвоо дээр ирж байгаа өөр том дайсны эсрэг тулдах юм бол энэ хоёр дийлдэшгүй арга бэлэг хоёр. Тэг ингээ философийн нүртэл хүүхдүүдэд оруулж өгöd байгаа байхгүй. Тэргээр айгуу гайхалтай санагдсан. Энэ арга бэлэг гэсэн нөгөө орчин үед чинь бас нэг тим хүмүүс байдаг штеп. Тийм. Манай нэг ах тэгжсэн манай нэг найзыг энэ уг нь их аргатай. Даанч бэлэггүй гэсэн. Уг нь их аргатай залуу. Тэгээд уг нь хол явахаар айгуугаа амжилттай байхаар даанч бэлэг нь байхгүй буюу айгуу залтай буруу залтай тэгээ нэг жоохон юмыг бодож тунгаах нь байхгүй. Манай энэ уг нь айгуу юм бэлэг оюунтай даанч өмнө тэр арга ивэг олохтой их муу гэдэг. Сэргэлэнд энтцэн нөхөр ахын тий бүжигнуулдаг. Энэ нишаг өөрөө хятадууд нь маш сайн үздэг юм шүү лээ тий. Яг цагаан сарынхаа үеэр сайн гарсан. Тийм цагаан сарын 2 сарын 1-нд тойлоос өглөөний гадаад өмтөн дээр явж өстэй. Тэгэд энэ Ninja угаасаа одоо яг энэ юу н гарч ирж байна. Энэ хэсэг нь. Цагаан улаан нь Ninja байхгүй юу? Тэг хүн болоод төрсөн л гэдээ ойлгочих. Арга гэдэг зүйл энэ хорвоо дэлхийн бүх арга гэдэг зүйл хүн болоод төрчүүл яах вэ гэдэг кино гэсэн ер нь гол зүйл. Хөөх юм бэ? Бүтэн үзэж болохгүй л бах та одоо. Одоохондоо хэлүүлээ тавьж байгаа реакшнийг үзээс угаадах уу? Бараг ингээ үргэлжлүүлээд үзмээр санагдаад шүү. Тий. Дүрийн баатрууд нь бол их хурц гард юм байна. Ингээд харж байхад бол энэ бүдүүн баажаач таних байсан байж та одоо тийм шүү. Энэ чинь нөгөө биднэрт хоногшсон байгаа хүүхэлдэйн киноны баатрууд тий. Тэгээ дүр хөгжүүлэлт нь бүр гоё болцсон мөлий. Одоо баажи байгаа, сүн үг хүн байгаа, бүдүүн. Нөгөө лам, тансан лам бас байгаа байлгүй тий. Бүгд байгаа. Одоо бид нар хүртэл энийг ингэ санахад таньж яхад чинь тэр хүмүүс бас аргагүй юм байна. Гэхдээ энэ нэг юм байна. Сүүлийн үед хүүхэлдэйн кино чинь бүр том хүнд зориулсан хүүхэлдэйн кино одоо айгүй их гарч ирж штэ тий. Тэгээ энийг хүүхдүүд үзэж болох уу? Болно штэ. Болох уу тий? Үйл явдал одоо тэр утга агуулга энэ төр нь. Энд чи нөгөө хүүхдүүдтэйгээ зэрэгцэж суугаад кино урлагч өөрөө урлаг штэ тий. Арт. Одоо урлаг гэдэг зүйл өөрөө жинхэнэ соён гэгэрэл арга билэг, философи гэдэг зүйлийг хүнийг танин мэдэх үйжүүлэхэд зориулагдж байгаа тод жишээл энэ байгаа даа л да. Хоёрдугаар тэгвэл улсын том сурталчилгаа тий. Соёлын бодлого шүү дээ. Соёлын бодлого. Үг хүн гэж хүүхэлдэйн кино байсан шүү. Тэгэхээр энэнийг бол 2000 оных мэдэхгүй баха. Тий, хятадын төр зэсэг бол амар дэмжиж байгаа. Тэр сүн үг хүн гээд Wukong гээд Dark Myth гээд тоглоом байгаа. За тэр бол Steam дээр гарсан эхний өдрөөлөхэд 2.4 сая
борлогдсон $99 гарахад. Тэгэхээр зүгээр эхний өдрөө л ашгаа ингэж хийж байгаа. Тэгэхэд тэр Wukong Dark Mythic хийсэн одоо компаниг Tencent буюу Хятадын төрөмж Tencent компани 5%-ийг нь худалдаж аваад шууд санхүүжүүлсэн ба. За наадах чинь уусаа цаашаа явах юм байна. Та нар чадчих байсан чадахгүй ч байсан шууд төрн Angel одоо санхүүжүүлэгч хийж байгаа байхгүй. Angel санхүүжүүлэгч ч одоо зүгээр та нар залуучууд юугаал бол юугаал хий гэдэг мөнгөний өгч байгаа хүн гэсэн үг шүү дээ. Тийм гэсэн. Мэдрэмжтэй байна тий. Тэгэхээр энэ дээр бодлол юм байна. За пөглөөр яваа. Баярлалаа. Одоо пөглөн гэдэг бүр нэр үйл үг зохиолч шүү дээ. Үргэлжлүүлээ туулаа нэг кино яриг их өгөхгүй одоо бүр санаа. За надад кино аахгүй шүү. Аха. За одоо миний мэдээ тий. За. Миний мэдээ болохоор байна штэ их сонио бас. Хүмүүс чинь нөгөө ууланд одоо манай монголчууд чинь их одоо авирна гэхгүй дээ алхдаг болсон шүү дээ тий. Ууланд их алхалт хийдэг болсон. За тэгээд нөгөө өндөр оргилууд руу одоо маструуд нь бол гарна тий. За манайхан бол зүгээр ууланд авирна гэж алхна гэж ярьж байгаа. Тэгвэл л штэ Хятадд нэг юм үйл явдал болоод байна. Хятадд нэг залуу одоо 38 настай Сун Гуа Шан гэж нэртэй энэ эрэгтэй гараараа авирдаг ийм одоо зүйлийг гаргаж ирээд байна. Шаолын үгүй юу? Үгүй энэ бүр их сонио. Уулаа гараараа авирах юм уу? Хөлөөрөө ингээд өндөр уул руу явахаар бүр бахар даад хачин болдог өстэй та нар тэгдэг үү? Би бол нэг хэдэн шат авирал зайсан уул руу гарах гэж бөө юм болдог штэ. За тэгсэн чинь энэ залуу болохоор 2023 оны 5 сараас эхлээд гараараа авиралт хийж эхэлсэн гинэ. За энэ санааг яаж олж авсан гэхээр энэ өөрөө ингэсэн юм байна. ковидын тахлын үе гараад ингээд бүгд нөгөө энэ тэнд хоригдол эхэлсэн шүү дээ. За ингэнгүүт хүний эрүүл мэнд хүнд ямар их хэрэгтэй вэ? Ер нь эрүүл байхад хүнд хамгийн түрүүлээд юу хэрэгтэй гэхээр хөдөлгөөн, дасгал энэ зүйл маш их хэрэгтэй байна гэж бодсон гинэ. За тэгээд ингэнгүүтээ өөрөө эрүүл мэндийн ийм хичээлүүд зааж эхэлсэн юм байна. Эхлээд хүмүүст зааж эхлээд дараа нь за ерөөсөө би ууланд ерөөсөө гараараа авирна гэд шийдсэн юм байна. За ингээд нөгөө хятадын өөрийнх нь нөгөө кунфу тий өөрийнх нь уламжлал болсон одоо ингээд янз янзын нөгөө дасгал энэ хөдөлгөөн энтрээ ашиглаад өөртөө ингээд хөгжүүлээд тэгээд яасан гэхээр манай ашир 2023 оны 5 сараас эхлээд гараараа авиралт хийж эхэлсэн. За тэгээд асар том сорилтыг эхлүүлээд ингээд нөгөө хятадынхаа өндөр уулууд руу гарч эхэлнэ гэсэн юм юуг тавьсан байна л зорилтыг өөртөө тавьсан. За тэгээд Сунгуа Шан 2024 оны 5 сард эхлүүлсэн 1 сараас нь эхлээд Вудан уулын орой руу авирж эхэлсэн. За ингээд бичлэг нь гарч байгаа. Энэ одоо өндөр хэр өндөр юм баах вэ? Нэлээ өндөр. За одоо энэ гэхдээ Хайбат Вудан уулын хамгийн өндөр оргилын Хайбат гэдэг юм байна. За тэгээ энэ оргил хүртэл 1612 метрийг зөвхөн гар дээрээ ингээ явсан. Зогсолтгүй. Энэ гэхдээ манайхны зүгээр хад чулуутай уул руу гаралтгүй юм байна тий. Шаттай уул руу шаттай уул руу гарах юм байна тий. Одоо ингээ хятадд нөгөө уул байтугал ингээл айгүй гоё тогтчулсан байгаа шүү дээ тий. Тэгээ ингээ ийшээгээ гарсан маш олон хүмүүс гарсан. Тийм ээ тий. Үдсэн. Энийг нь бол сайтууд дээр болоод одоо сошиалар ингээд бүүм болж байгаа хятадууд пүү энэ ингээ гарчлаа тэхүү гэд. Одоо над чинь ганц энэ уул биш. Одоо цаашаага дахиад зорилтоо тавьсан байгаа. Тэгээ хятад хүн бүрийн зүрх сэтгэлд одоо тулааны урлагийг мөрөөддгөө. Тэгвэл би одоо энийг өөр дээрээ туршаад одоо тулааны урлагийн нэг одоо хэлбэр болох гар дээрээ ингэж сунаах одоо юу гэдэг те гарын энэ хөдөлгөөн дасгалуудаа өөр дээрээ туршаад одоо би ингэж өндөр уулууд руу авирна гэсэн юм зорилт тавьсан юм байна. За тэгээ өнгөрсөн сарын 12 сард бас Сүн гэдэг нэртэй ууланд 5 цагийн турш авирсан гинэ. Зөвхөн гараараа. Дундуур нь амардаг байлгүй тий. Тэ амархгүй. За өнгөрсөн сайх явна шүү дээ. Яста пөөх байгаа зү тий. Тэгээд тийм ээ. Өнгөрсөн 12 сард Сүн ууланд гараараа авирахад 5 цагийг зарцуулаад за тэгээд Төв хятадын Хунан мужийн Жанжаажэ гэж бид нэр сонсож байсан шүү дээ. Нилээ өндөр те. Тэгээд Тянмэн гэсэн одоо энэ уулуудад 999 шатыг зөвхөн гараараа авираад тэгээ оргил дээр нь гарцсан ийм хүн байна. За энэ бол миний өөрийн хүч чадал төсвөр төвчээрээ сорьсон 34 дэх уулаа гэж өөрөө хэлсэн гинэ. Одоо энэ саяны авиралт нь болохоор бидний үзээд байгаа энэ бичлэгэн дээр. Тэгээд Тян уул нь авиралт хийх гэж оролцсон 100 хүний хамгийн хэцүү уулаа гэж үздэг юм байна. Энэ уул гараараа байтха хөлөөрөө тий. Тэгээ энэ талаар яасан гэхээр Mountain Peak
Sun гэдэг ийм нэртэй сайт байт юм байна л да. Тэгээ энэ сайт дээр энэ мэдээлэл, энэ бичлэг бүх юм ингээд цацснараа олон нийт мэдээд тэгээ дэлхийн нийтээрээ пүү энэ залууч амар юм бэ. Энэ нөгөө нуруугаараа ингэж алдахгүй тий хоёр гараар яагаад тэр дунд нь амрахгүй гэж байгаа бол энэ чинь маш хүнд ажил болчихж байгаа байхгүй. Дунд нь амарна гэх юм бол окей нэг 10 шит яваал ингээд идэг гэж магадгүй тий. Тэгэхээр нурууны булчин одоо энэ бие даах хоёр гараар бие даах чадвар. Тэгээ амарсан ч гэсэн ингээд зүгээр тогтоол амарч байгаа байх л та хоёр гар дээрээ тий. Одоо нэг зорилт нь болохоор одоо нэг удахгүй нэг хавар буюу одоо эхлэх гэж байгаа юм байна. Гараараа 50 дахь удаагийнхаа авиралтыг хийнэ гэж. Бас одоо энэ. Тэгээ ингэнгүүтээ Гиннесийн номонд өөрийгөө бичүүлнэ гэж. 23 оны 5 сард эхэлсэн гэдэг чинь ерөөс одоо 2 жил болох гэж байхад ийм амжилттай явж байна. Тэгтэл бид нар хизээ хөлөөрөө зайсан толгой дээр гарснаа санахгүй байна. Амьсгаатаад бөө юм болж байгаа шүү дээ. Хэрвээ энэ дунд нь ингээд хөл дээрээ буугаад зогсоод ингээд амрах юм бол энийг хинч чадна шүү дээ. Өөр циркийн нэг жүжигчин гараад явчих штэ эсвэл өөр нэг залууч гэсэн хичээлж байгаа л гараад явчих байх гэж бодоод байна. Тэгэхээр энэгээрээ Гиннесийн номонд орж байгаа ийм уулчин байна. Кул. За пөөх байлаа. Пөөх юм аа пөөх. За пөөх. Тэсвэр хатуучлын л. Тууштай байна. Тий. Сүүлийн үед одоо энэ хятад хүмүүсээс чинь янз янзын ийм одоо юунууд гараад байна шүү дээ тий. Янз янзын юм идэх эсвэл одоо хүний энгийн хүний хийж чадхааргүй зүйлүүдийг хийх ч гэдэг юм уу. Ийм тэсвэр хатуужил бас гарч байна. За дараагийн мэдээ. За баярлалаа. За сүүлийн дээр нь сүүлийн мушгаад. Сүүлийн тэмээ. За минийх болохоор технологийн шинэ мэдээ байгаа. Одоогоос 2 жилийн өмнө бол яг энэ Alif Aeronautics гэдэг энэ компани технологийн компани билээ хөгжүүлэгч. 2 жилийн өмнө буюу 2023 онд энэ төслөө бол танилцуулсан байгаа юм. Энэ болохоор нөгөө нисдэг машины төсөл юм байлээ л дээ. За энэ бол тий Калифорни автомашин үйлдвэрлэгч Америк нэгдсэн улсын Калифорни мужийн автомашин үйлдвэрлэгч Alif Aeronautics гэдэг энэ компани бол 2 жилийн өмнө ерөнхийдөө энэ лиценз буюу хууль эрх зүйн хүрэндэх эрхээ бол авдаг юм байна. Үүнийг бол 2 жилийн өмнө бол энэ компани бол авцсан байгаа. За харин 2 жилийн дараа буюу хөгжүүлэлтээ хийж хагаад энэ оны буюу одоо сарын өмнө 2 сард туршилтаа бол амжилттай хийснээ бол зарласан байгаа. За Alif Module 0 гэдэг ийм нэртэй эхнийх нь одоо загвар нэм нэртэй гарч байгаа юм байна. Тэгээ цахилгаан нисдэг машиныхаа анхны нислэгийг бол амжилттай хийсэн. Нислэг бол босоо хөөрөлтийг бол хийсэн байгаа юм л да. Зөвхөн 4 дугуйнаасаа дээшээгээ хөөрөх биш. Шууд ингэж босоогоороо одоо хамран сөхөгдөж жагаад тэгээ дээшээгээ пуучин шиг ингэж шууд дээшээгээ тэгэж ингэж хөөрсөн. Зөвхөн одоо ихц ингэж дээшээгээ хөөрсөн тэрэг шиг биш ингээд дээшээгээ пуужин шиг хөөрсөн. Пуужин шиг ингэж нэг дүрс жинхэнэ юм уу? AI энэ яг жинхэнэ дүрс байна. Өөх тийм үү. Жинхэнэ одоо туршилтын нислэг нь ингэж хийгдээд амжилттай болцсон гэдэг одоо дүрс бичлэг нь байгаа байхгүй юу? 2 жилийн өмнө бол лицензээ аваад тэгээ энэ жилийн хувьд бол ерөөхдөө туршилтын нислэгээ амжилттай ингэж хийцсэн юм байлээ. Тэгэд аюулгүй байдлын асуудлын хувьд бол ийм ил гарсан сенс байхгүй. Одоо нэг хөгжүүлэлт нь хийгдсэн байгаа юм л да. Тэгээ саад тодорхойг илрүүлэх, зайлсхийх юм системийг нэмж суурилуулж өгсөн байгаа. Одоо агаарын замд ямар нэгэн зүйл бол саад болж магадгүй хамгийн дөрөнд надад болчмор шууд шууд санаанд орсон л да. Тэрнээс бол одоо энэ чинь 8000-аас 100000 метрийн өндөрт бол нисэхгүй л дээ. Тэгэхээр ч онгоц биш шууд саад болж магадгүй. Тэгэхээр ийм ухаалаг системийн суурилуулж өгсөн. Одоо яг ингэж нисдэг байгаа байхгүй юу? Ийм нислэгийг үйлдэх боломжтой гэж байгаа. За хамаг тарих толгойн цус нөгөө хөлөндөө ороод хөлнийхэн цус тарих толгойнд ороод сансрын нисгэгч чиг явах юм биш үү тэр дотор. Тэгээд тийм ухаалаг систем, тэгээд гулсан буух чадвар, за дээрэс нь нөгөө аюулгүй байдлын үүднээс баллистик шүхрийг бас суурилуулж өгсөн гэдэг юм байл. Энэ баллистик шүхэр гэдэг нь нөгөө баллистик пуучин гэж бид нар мэддэг шүү дээ. Тэгээд энэ баллистик шүхэр гэдэг нь болохоор онцгой нөхцөлд ашигладаг, маш хурдан хугацаанд дэлгэгддэг, тухайн объектыг аюулгүй тэгш хэмээр буулгадаг ийм шүхрийг л баллистик шүхэр гэж нэрлэдэг юм байна. За тэгээд хэдэн мянган одоогийн байдлаар бол маш олон мянган захиалга бол авцсан байгаа гэж байгаа. Тэгээд зарагдж байгаа үнэ нь $300,000 гэдэг бол надад харьцангуй боломжийн санагдсан. 300k юм уу? 300,000 тэрбум төгрөг юм байна тий. $300,000 юм билээ. Тэгэхээр нөгөө бусад энэ мэд
одоо машинуудын хажууд маш тансаг зэрэглэлийн машинууд ч одоо 500-600 мянган доллар гэж явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол 300 мянган доллараар хамгийн ихний загвар нь бол зарагдаж байгаа юм байна лээ. Одоогор бол маш олон мянган захиалгыг авцсан. 12 сарын дотор үйлдвэрлэлээ эхлүүлнэ гэж байгаа. Тэгэхээр энэ ондоо багтаагаад нэг өсөндөө Америк нэгдсэн улсын Калифорни мужид хуулийн эрх зүйн зохицуулалтаагаар ийм нисдэг машин нисээд эхлэхнэ л гэсэн үг байхгүй юу одоо. Энэ компани юу гэлээ? Aeronautics гэдэг нэртэй. За энэ хувьцааг нь хөдөлтөж авъя. Aliev шүү. Aliev Nautics гэдэг нэртэй ийм компани байлээ. За тэгээд ач холбогдлын хувьд бол мэдээж ингээ амжилттай туршилтын нислэг нь одоо бий болсон. Тэгэхээр өдөр тутмын энэ тээврийг одоо нэгтгэх мэдээж манад зөвхөн төвжирэл байгаад байгаа юм биш. Америк нэгдсэн улсын том хотуудад битүү төвжирэл. Тэгэхээр энэ төвжирлийг шийдэх үүднээс маш ийм ач холбогдолтой шинэ инновац шингэсэн бүтээгдэхүүн болж байгаа юм бил. За санаа нь болохоор мэдээж нөгөө одоо энэ хүмүүсийн өсөн нэмэгдэж байгаа энэ том хотуудын төвжирлээс за үүнийг нөгөө яаж шийдэх үү гэдэг энэ санаанаас энэ компани бол ийм одоо гайхалтай зүйлийг бүтээсэн болов гэж бодож байна. Тэгээ аливаа нэгэн бизнес чинь нөгөө асуудал байгаа газар бизнес мөнгө байгаа. Тийм мөнгө байгаа гэдэг. Тэгэхээр энэ асуудал бол төвжирэл байна. Тэгэхээр үүнийг бол одоо энэ компани бол нэгсэндээ шийдээд энэ ондоо багтаагаад бүх үйлдвэрлэлээ бол эхлүүлэх гэж байгаа юм байна. Би ийм нисдэг машинууд ингээд гарч ирж ийн гэхээр би нэг юмнаас амар айдаг байхгүй. Одоо ингээд нөгөө жолоо сайн барьдгүй хүмүүс байдаг шүү дээ. Аваар хийгээд идэг та. Тэд нэр тэгээд ингээд тэнгэр дээр гарчхаар унаад байвал гэж боддог. Боод ирэл унаад ирвэл яана тий. Нэр толгой дээр унаад ирвэл яах юм те. Гээд унгах багтаа. Одоо яана л гэж боддог. Ядаж л нөгөө машин нь спирт өнөртүүлэгчтэй байх хэрэгтэй байна. Ухаахгүй юм. Үгүй. Согтуу суух юм бол шууд маслаад тэрийг явуулахгүй. Тэгэхээр яг энэ дээр нөгөө хууль эрх зүйн зохицуулалт гэдэг юм нь бол маш нарийн хийгдсэн юм шиг байна. 2 жилийн өмнө бол тэр хууль эрх зүйн зохицуулалтыг нь аваад тэгээд түүнийхээ үүднээс бүх одоо стандарттай хүрэхийн тулд 2 жилийн дараа ингээм амжилттай туршилтын нислэгээ үйлдсэн байгаа юм л да. Тэгээд би ингэж бодсон. Шинжлэх ухааны нөгөө уран зөгнөлт кинонууд, уран зөгнөлт зохиолууд нэг хол биш болчихжээ. Хаяанд ирсэн юм биш үү гэж одоо бодсон л доо нисдэг машин гэхээр. Тэгээд дээрэс нь манайх шиг одоо ингээ хөгжиж байгаа оронд бол одоо энэ агаарын нисдэг машин бол орж ирдлээ уучлаарай жоох удах болов гэж би бол хувьдаа бодсон. Бохирдолтой болохоор нөгөө энэ хууль эрх зүйн орчин гэдэг юм нь маш одоо найдвартай тийм ээ. Маш чанд хатуу байх ёстой баг. Тэгээ тийм учраас яг уран зөгнөлт кинондор гардаг юм маань тун удахгүй ингээд Америк нэгдсэн улсад харагдаад үзэгдээд ирэх нь л надад маш гайхалтай санагдсан л та. Энэ нэг дрон маягийн хөдөлгөөнтэй харагдаад шүү тий. Анхандаа бол 2 хүний багтаамжтай хийх гэж хагаад тэгээд болцсон юм байна. Одоо бол ерөнхийдөө нэг хүн суугаад цаана бол нэг жоохон чөлөөтэй хөдлөх юм зайтайгаар хийгдсэн ийм машин юм байлээ. Тэгээд тун удахгүй бол одоо агаар дээр зөвхөн онгоц шуу биш. Одоо энэ супермен биш. Тэгээд нисдэг машин л харах үлдчих шиг шиг байна. Тийм байна. Бичлэгэн дээр болохоор нэх гой цувраал яваад байгаа байхгүй юу? Туул тэрнлэг санаа зовч гинөө. Тэгэхээр эдгээр чинь замаа яаж мэдэх үү гэж дүрм зөрчүүлэлтэ баларна. Гэрлэн тохиом охин хаана аач байх юм. Зохицуулт нь бодлоо. Хууль эрх зүйн зохицуулт маш нарийн идэж байгаа баг. Энэ газар дээр явд юм уу? Газар дээр явж байгаад маш нөгөө нэг давуу тал нь одоо түрүүн бичлэгэн дээр гарсан бах. Урд нь ингээд том тээврийг хэрэгсэлч юм уу хоорондоо мөргөлдөх саад дотор гарахад түүнийг ямар ч саадгүйгээр одоо нисээд буцаад цаана буугаад засмал зам дээр явчих ийм одоо гайхалтай кул юм аа. Чадвартай юм машин билээ. Тэгээд тэрийг нь бол туршилтаар энэ бичлэгэн дээр бүр харуулсан байгаа. Уул мул байх юм бол нисэл өрөөд юм гарч. Тийм. Бензин нэмнэд. Аливаа нэгэн саад гарахад түүнийг ямар ч асуудалгүйгээр хөөрөөд тэр объектыг даваад цаана гарчиж байна гэдэг ийм туршилтыг бол явуулсан байна лээ. Тэгсэн чи бүр давраад усан дотор явах болов гэдэг. Зөвхөн агаар дээр биш одоо засмал зам дээр бас явдаг. Тэр бүрээ давуу талтай байгаа байхгүй. Тийм. Засмал зам дээр явахгүй бол эн чинь зүгээр дрон л байгаа байхгүй. Дрон болчихно тийм. Засмал зам дээр явж байгаагаа гэдгээр эн чинь машин
Тэгээ машин гэж нэрлсэн баг. Нисдэг машин гэдэг. Нисдэг машин. Энэ Явж харагдаж ирсэн. Тэр яг нэг машин жоохон байна. агийнхын гаргаж ирсэн мэдээг жоохон мялчмаар санагдаад. Үгүй наа чи дрон юм биш үү гэж бодоод суугаадсан байхгүй юу. Тэгэнгүүт наа чи газар дээр явт юм уу гэж. Газар дээр явж яснаа тэргээр төгжүүлэн. За нисэж. Энэ нисгэн нь шүү дээ, тий. Энэ 2-3 жилийн өмнө бас нэг нисдэг машин хийж ийн гэл нэг мэдээлэл олоод уншсан юм а. Тэгсэн чинь зургийг тавьсан байсан чинь сая бол агийн өгсөн мэдээлэл яг машины хэлбэртэй байсан шүү дээ. Тэр тэгсэн чинь нэг юм даалгавчтай байсан байхгүй. Тэгээ хүмүүсийн хошин мэдрэмжнэр үнэхээр гүйцэгдэхгүй. Юу машин гэж наа чи доогуур нисдэг онгоц юм биш үү гэд бичсэн байж лээ тий. Доогуур л нисдэг онгоц биш үү гэ. Тэгээд агийг сая машин гэсэн юм. За энэ бол машин биш Доогуур үү. нисдэг онгоц дээгүүр явдаг. Бөмбөг. За. Юу ч хэлээ. Яа. Тэр дуудаг. Аха. Дэлхийн зах зээл одоо яг энэ цаг үед бол AI гэдэг зүйлийг хөгжүүлэхийн төлөө томоохон гүрнүүд бол өрсөлдөж шít. Тэгэхээр дараагийнхан зах зээл бас миний бодлоор энэ нисдэг машин одоо энэ Америк нэгдсэн улсын одоо саяны энэ Alif гэдэг нэртэй Aeronautics гэх компани байгаа бол тун удахгүй томоохон гүрнүүд яг энэ тал дээр салбар дээр өрсөлдөөд эхлэх болов уу гэж би бодсон. Хятад бол шууд ороод ирнэ. Хятад бол одоо энэ дээр ороод ирэх бол тэгээд ороод. араас нь энтхийг бас араас нь түлхээд ороод ирэх болов уу гэж би хувьдаа бодсон. Тэгээд яг нөө муугар ашиглах үедэл гэдэг бас нэг бодол төржилүүлэхтэй гайг баха. Нөө террорист маягаар инхийн цагт дээрээс нь онгоц унгааж санамсаргүй байдлаар нөгөө гадны нөлөөтэй гэдэг шиг те. Тэгсэн чинь манайхан яаж харах уу гэхээр миний бодол те мөнгөтэй хүмүүсээс хин хамгийн түрүүнд оруулж ирж унах бол гэдэг шиг те. Өө хэлэм татлаа. Сая тэр нөгөө Cybertruck чинь бас хамгийн түрүүнд Монголд ямар хүн оруулж ирээд унах бол хичнээн одоо хугацааны дараа ороод ирэх бол гэсэн чинь орж ирээд явж ил байлээ л тий. Харин энэ агарын нисдэг машин бол манад харин орж За би л оруулж ирээ та. Жог удах баха. Орж ирсэн тохиолдолд эхлээд хөдөөл унах бах. Одоо манайх чинь замаар ингээд дээшээ харахаар нийл утас шүрмэс үйд юм Тавь шүү чинь номхон талаа дээгүр нисэл ороод. Чинсдэг машин чи. Хөдөө болвол энэ тийм дунаад идэм яах вэ? Туул бүр унах үйдээ гэхээс туулын дээрээс унах үйдээ. Туулагч ерөнхийдөө safety вэ нөгөө хамгаалалт аюулгүй байдал. Би бол яг тэгж бодож байна ерөөсөө. Шууд нисээд явхлаэр тэр эвгүй. Ер нь бол эвгүй. Ер нь эвгүй. Эвгүй шүү. Тэгээд угаасаа ганц хүний суудалтай юм чинь чи бариад ниснэ гэж байхгүй. Барин л да яг барихаа хөрвөл одоо барихлаа. За одоо ингээд дэлхийн нийт бол маш хурдцтай хөгжиж байна. Нөгөө техник технологи гүйцэгдэхгүй тий асар хурдтай. Тэгээд тун удахгүй миний хамгийн хүлээж байгаа юм бол яг нөгөө кинон дээр хардаг байсан тэр дүр дүрслэлийг л хамгийн түрүүнд Америк нэгдсэн улсад энэ жилдээ багтаага ч юм эсвэл эх жил харах нь удаа л гэж бодлоо. За ингээ өндөрлөцгөө хүү. За пөөхөлаа мэдээлэл баярлалаа. гарчлаа. Баярлалаа. За баярлалаа. Өнөөдрийн дугаартай хамтдаа байсан үзэгч болон сонсогч мөн багийнхандаа маш их баярлалаа. Тэгээ дараагийн одоо та бүхэнд үзэж байгаа сонсож байгаа та бүхэндээ өгөх хамгийн сонирхолтой хамгийн шинэ гэсэн мэдээллүүдийг багтаасан пөөхийн бас нэгэн пөөх дугаараар иргэн уулзтлаа түр баяртай. Хүүхдийн гэрээ радио сонин содон мэдээллүүдийг хачинжигтэй үйл явдлуудыг шинэ нээлтүүдийг дизайн маркетингийн хүртэл 82.9 шинэ санаануудыг Хүүхдийн гэрээ радио Бобохос 82